Бидний амьдрал, ажил үйлсэд хамаатай төр засгийн шийдвэр, хууль, дүрм журам түүнтэй холбоотой мэдээллийг та сураг ажиг амд амьсан ярианаас авч байна уу? Баг хороо сум дүүргийнхээ захиргаан дээр бичлэн очиж авч байна уу? Аль эсвэл засаг захиргааныхаа мэдээллийн самбар цахим хуудаснаас уу? Төрийн мэдээлэл иргэн танд хэр нээлттэй байна вэ? Төр иргэдээ оролцоотой байхыг уриалж байгаач төрийн цонх үүд хаалга бидэнд нээлттэй байж чадаж байна. Төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаа, төсөв, санхүү, хүний нөөц, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл тоо баримтыг иргэдээр нь хүлж шаардуулалгүй, эрэл сурал болголгүйгээр нээлттэй ил тод байлгах ёстой. Баг хороо сум дүүрэг, нийслэлийн захиргаа, төр засаг иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой шийдвэрийг байнга гаргаж байдаг. Төр засаг энэ талаарх мэдээллийн самбар цахим хуудасаар болон бусад мэдээлэл түгээх олон сувгаар иргэддээ ил тод нээлттэй, энгийн ойлгомжтой хэлбэрээр түгээх үүрэгтэй. Нэг талаас иргэд оролцоо сайтай байлаа гэд нөгөө талдаа төр иргэдээ сонсохгүй тэднийг мэдээллээр хангахгүй байсаар байвал ухаалаг төр нийгэм биш харин урагшгүй нийгэм л бий болно. Төр нь иргэндээ үйлчилдэг ардчилсан нийгмийг бид хүснэ. Шууд ардчлал иргэдийн оролцоо.